Сайн байцгаана уу? Намайг Бацгийн Баярмаа гэдэг. Би 2012 онд орон их сургууль ага улсын багш мэргэжлээ төгсөөд үрээсээ хойш ажиллаж байгаа хугацаанд суралцаж 2015 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн боловсролын байгууллагт 13 дахь жилдээ бүлгийн багшаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Миний багнаас бол 8 гаруй цэцэрлэгтээ салшгүй холбоотой. Миний ээж энэ цэцэрлэгт нэрээр ажиллаж байгаа. Гавьяаныхаа амтлан гарсан. Би ээжигээ дагаад цэцэрлэгт маш их хэрдэг байсан. Цэцэрлэгийн багш мэргэжлийн сайхныг нь багаасаа мэдэж өссөн учраас багын мөрөөдлөдлөө хөтлөгдөн цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосоо. Энэ цэцэрлэгтээ сурч хүмүүжсэн одоо хүртэл ажиллаж байгаа төдий баяртай байна. Цэцэрлэгийн багшийн онцлог бол хүүхэд бүрд анхаарал тавьж байгааг мэдрүүлдэг. Хүүхэд бүрд аливаа зүйлийг нь таньж мэдхэд нь хүсэл эрмэлзлийг бий болгодог, маш торгон мэдрэмж шаарддаг мэргэжил гэж боддог. Монгол Улсын зай харагч боловсрол судлалын магистр Бацгийн Баяр маань 2025-аас 2026 оны хичээлийн жилд бэлтгэл бай бүлгийнхээ 28 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа ба үүнээс ялгаатай хэрэгцээ шаардлагатай 2 хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байна. Энэ хичээлийн жил нь сургуулийн өмнөх боловсролын хувьд ирэх 10 жилийн түүхийн хуудсыг эргүүлж буй шинжилсэн хөтөлбөр хэрэгжих эхлэл үе бөгөөд мэдлэг чадвар хандлага 3-ын нэгдэл буюу чадамжид суурилсан хөтөлбөр хэрэгжүүлэх торгон агш юм а. Сурвалжлагын үр дүнд хүрэхийн тулд багш нэгдмэл арга зүйг хэрэглэж байгаа ба сургалтын хэд хэдэн чиглэлийг хамарсан олон талд нарийн нийлмэл оролцоонд тулгуурласан өдөр тутмын сургалт үйл ажиллагааг төлөвлөн өдрийн хуваарьт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүүхэд бүр онцгой, хүүхэд бүр хөгжих боломжтой давуу талыг сайжруулах, цул талыг дэмжих сургалт үйл ажиллагаанд тусан хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүүхдүүд үзүүлэх, дэмжлэг, чиглүүлэг, тоглох хавцад хүүхдийг ажиглангаа тэмдэглэл хөтлөн явцын үнэлгээ хийх арга зүйг хэрэгжүүлж байна. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд ганцаарчлан сургалтын төлөвлөгөөний дагуу хөгжлийн үнэлгээнд суйрлан тохируулах хийн ахиц үр дүнг тооцон ганцаарчлан ажиллаж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих сар бүрийн нэрмжит сарын аяны тайланд үйл ажиллагаанд амжилттай оролцож, бүлгийн хүүхдүүдийн авийн сонирхлыг нээн хөгжүүлэн ажиллаж байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр бие бэлдэр 3.1, танин мэдхүй 429, нийгэмшгүй 2.2%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Мэргэжлийн багш нарын бүлгээр бусад багш нартайгаа хамтран ажиллахаас гадна аймгийн математикийн мэргэжлийн багш нарын бүлэгт 2 дахь жилдээ ажиллаж байна. Багшийн амжилтаас дурдвал 2022 онд шилдэг багш боловсрол шинжлэх ухааны яамны хүндэт жуух хүчгээр шагнагдсан. Улаан загалмайн онцгой гишүү юм а. Багш платформд төрүүлсэн сургалтад 98% үнэлгээтэй хамрагдсан. Сургалтын хөтөлбөрийн шинжилэл, багшийн туслах ажилтан нарыг чадваржуулах сургалтад орчин хэрэглэгдэхүүн сэдвээр сургалт зохион байгуулсан. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинжилэл, зүүн бүсийн сургагч багш бэлтгэх сургалт, энергийн түвшин төрийн бүс байгууллагаас ажлын байр дахь агшин төвшний 2-3 модуль сургалтад тус бүр хамрагдаж багш нартай түгээн дэлгэрүүлэн ажилласан. Сургуулийн өмнөх боловсролын 5 дугаар бүсийн эрдэм шинжилгээний хурлын илтгэл амжилттай оролцсон. 5 дугаар бүсийн үйл ажиллагаа нь Вадамикум үнэлгээгээр өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Хүүхэд өөрөө дахин давтагдашгүй өөр өөрийн өнгөөр гэрэлтэгч нар юм а.